За 21-р бодлого нь болохоор далд функц уламжлал болох юм байна тий. За y-ийг гэсэн хоёулаа t-ийг самарсан. За параметрт энэ функц уламжлалыг болохдоо ер нь бол уламжлал би y-ийг x-ээр уламжлах гэж байгаа. Ингээ уламжлал. Гэтэл манай y нь ч t-ийг самарсан, x нь ч t-ийг самарсан байна. За тэгвэл би одоо яг хэрэг энийг хуваах нь dt, хуваах нь dx-ийг хуваах нь dt гэдэг. Энэ юу гэсэн юм бэ гэсэн чинь эндээс харуул манай dt-рүүд нь хадаад буцааж энд орчод байгаа хэвчээ тий. Тэгэхээр энийг бол юу гэж хэлэх вэ гэхээр y-гээс t-гээр нь уламжлах авчих юм байна. Энэ болохоор юу гэсэн хэрэг x-ээс t-гээр нь уламжлах юм байна гэсэн үг. За одоо тэгвэл манай y-ийн эндээс t хэсэгчээр уламжлах авахаар 6 30 t квадрат хасах нь 2t. Хуваах нь x-ээс нь t-гээр уламжлах авахаар 2t болчих юм байна. За тэгээ энийг эмхтгч. Эндээс бүгдээрээ 2t-г халтсалчвал энэхээс нь 3t харахаас нэг хуваах нь 2t-гээд хураагдаад манай функц уламжлал нь 3t-гээс засах нь гарах нэ. За 22 энэ далд хэлбэр өгсөн функцийн уламжлалыг олгоно. За энэ хэрэг бүгдээрээ шууд хоёр талаас нэгэн зэрэг уламжлал авчих. Тэгэхээр 3x зэрэгтэй нэмэх нь y-ийн 4 зэрэгтэй 5. За энэ талаас нь ч уламжлал авъя, энэ талаас нь ч уламжлал авъя. За эндээс уламжлахаар бүгд үржүүрийн уламжлал авна. Тэгэхээр 3x-ийн уламжлалыг y-ээр үржүүлээд нэмэх нь y-ээс уламжлал авч 3x-ээр үржүүлээд нэмэх нь энэ бол 4 зэрэгтэй учраас зэргийг нь урагшаа гаргаж зэргээс нь ясаад давхар функцчаас бүгдээ одоо y-ээс нь уламжлал авна. Тэгэхээр үргэлж энэ y-ийн цаанаа x-ээс хамарсан байгаа шүү дээ. Тэгэхээр 4-ийг үржих гэж зэргээс нь ясаад тэгээд y-ээс нь уламжлал авна. 5 маань тогтмол тайм чинь тэг гэсэн. За одоо 3x-ийн уламжлал нь болохоор 3 болчихно. Үржих нь y. За y-ийн уламжлалыг бол бүгдээ мэдэхгүй. За нэмэх нь 4y кубтэй нэмэх нь 4y кубыг үржих нь y уламжлал тэнцвэрдэг. Бүгдээрээ эндээс y-ийн уламжлал болох гэж байгаа. Тэгэхээр эндээс y-ийн уламжлалыг хаалтнаас гаргахаар 3x дээр нэмэх нь 4y куб. Тэгээ 3y бүгдээ тэнцвэрдээ хойш гаргачих. За тэгэхээр энэ нь хасах 3y болчихно. Эндээс y-ийн уламжлал маань юу гарах юм гэсэн чинь хасах нь 3y-ийг хуваах нь 3x дээр нэмэх нь 4y-ийн куб гэж гарах нэ. За 23. За ингээд далд хэлбэр өгсөн функцийн хэр маань нэг тойрог байх хэрэгтэй. Функцийн энэ цэглэх уламжлалыг олно гэж. За тэгэхээр одоо бүгдийнхээ хоёр талаас нь уламжлал авнаа. Тэгэхээр x квадратаас уламжлахаар 2x, y квадрат уламжлахаар гэхэд зэрэг уламжлал авна. 2-ыг уршаа зэрэгс нь ясаад үржих нь y-ээс нь уламжлал. Бүгдийн y-ийн цаана юу байгаа мэдэхгүй шүү дээ. Тэнцүү 16-гийн уламжлал тэг. За одоо бүгдээ x-ийг энд орлуулна. За өөрөөр энийг би ингэж нэмэх нь 2-ыг үржих нь y-ийн уламжлал. Энэ маань цаанаас x-ээс хамарсан байгаа шүү дээ. За тэгэхээр одоо биний олох гэж байгаа чинь энэ баггүй юу? За 2 дахь бач хоёулангийн 2 дахь бахаар y-ийг үржих нь y-ийн уламжлал. За одоо энэ чинь цэгээ орлуулахаар x-ийн оронд 2 язгуудар 3, y-ийн хооронд болохоор 2 үржих нь x-ийн хооронд бүгдээр 2 язгуудар 3-ыг тавьж байгаа шүү дээ. Тэнцвэрдэг. За тэгэхээр энэ цэг дээрх уламжлал гэхээр бүгдээрээ эндээс 2-ыг үржих нь 2 язгуудар 3 дээрх уламжлал тэнцүү хоошоо гаргахаар хас 2 язгуудар 3 миний олгож байгаа нь 2 язгуудар 3 цэг дээрх уламжлал болох гэдэг. За тэгэхээр 2 язгуудар 3-ыг хуваах нь 2 буюу хураагдаад хариу хасах язгуудар 3 болох нэ. За энэ давхар функцийн уламжлал тий эхлээд бүгдээ синус квадратаас нь. Тэгэхээр 2-ыг урагшаа гаргаад синусээс 1-ийг хасгаар 2-оос 1-ийг хасгаар 1 болчихно. Үржих нь синус x-ийн уламжлал. За тэгэхээр 2-ыг үржих нь синус x, үржих нь синус x уламжлал нь косинус x. За энэ маань термометрийн томьёо тий өөрөвл синус 2x-ийн томьёо. За энэ гарах нэ. За 25. Энэ функцийн уламжлалыг олж. За энэ маань y-ийн 3x-ээс уламжлал авах нэ. Тэгэхээр y-ийн 3x уламжлахыг өөрөө гардаг. Үржих нь давхар функцчаас бүгдээрээ зэрэгээс нь уламжлал авнаа. Тэгэхээр y-ийн 3x-ийг үржих нь 3x уламжлал маань 3. За 26. Материал цэгийн явах зам t хугацаанаас хамаарат ийм хуулиар өөрчлөгдөх гинэ. За манай явах зам нь s нь 3t квадратаас хасах нь 2t нэмэх нь 5 буюу одоо энэ
параболын дагуу хөдөлдөг гэсэн юм байна шүү дээ. Дээш харсан парабол. Ингээл хөдлөж явж байгаа. За тэгвэл материал цэгийн хурд хугацаанаас хамаарлаг болгоно. За тэгэхээр бүгд замаас уламжлал авахаар хурд гардаг. За тэгэхээр эндээсээ бүгд уламжлал авахаар 6T хасах нь 2. За тэгэхээр нь болох нь шүү. Нэг ч хугацаанд дах замын өөрчлөлт нь хурд. Тэгэхээр энэ маань 6T-гээс засах нь 2. За 27. Материал цэгийн явах зам хугацаанаас хамаарат замынхан тэгштгэл нь T кубдээ нэмэх нь 4T хасах нь 2. За энэ куб тэгштгэл. За одоо граф нь юм байлаа гэж бодоход манай цэг нь энэ дагуу л ингэ хөдлөж явах гэсэн үг шүү дээ. За материал цэгийн хурдтгалыг хугацаанаас хамаарлаг бол за замаас уламжлал авахаар хурд гарна. Тэгэхээр 3T-ийн квадрат нэмэх нь 4. За одоо бүгд хурднаас уламжлал авахаар буюу замаас 2 удаа уламжлал авахаар гэсэн үг шүү дээ. Хурдтгал гарна. За тэгэхээр эндээс одоо уламжлал авчих юм. Тэгэхээр 6T гарах нэ. За хамаарлал нэ. За 28 болохоор материал цэгийн явах зам хугацаанаас хамаарат энэ гинэ. За тэгэхээр би одоо ST гэдэг бол T-ийн кубээс хасах нь 2T квадрат нэмэх нь 3T нэмэх нь 10. Ямар завсарт хурцсаж хөдөлж байгаа вэ гэж. Тэгэхээр одоо энэ юу гэсэн үг хэрэг ямар завсарт хурдтгал нь тгээс их байх вэ гэж асууж байгаа. За хурдтгал нь хасах бол одоо хурд нь багасч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эндээс би явах гэсэн эхлээд уламжлал авъя. Тэр нь яаж юм гэж хурдаа болж байгаа. Тэгэхээр 3T-ийн квадратаас хасах нь 4T нэмэх нь 3 болж байна. За одоо 2 дугаар ирэн би уламжлал авахаар манай хурдтгал гарна. Тэгэхээр эндээс уламжлал авахаар 6T хасах нь 4. За тэгээ хурцж байна гэж хурдтгал нь тгээс их байна гэсэн. Тэгэхээр 6T нь 4-өөс их буюу T нь 3-ны 2-оос их байх юм байна. Тэгэхээр 3-ны 2-оос нэмэх хязгааруудсарт манай функц манай цэг маань хурцж байгаа юм байна. За 29 нь болохоор энэ тойргийн 4 3 гэсэн цэг татсан шүргэг чулууны O гэнэлтэй огцох цэгийг болгоно. Тэгэхээр бүгдээрээ x y координатаа манай эн чинь 0 0 гэсэн цэг төвтэй 5 радиустай тойрог байна. За энэ тойргийн 4 3 гэсэн цэг татсан. За багцаар энд багч татсан гэх бүгдээ шүүгч чулуун болох гэдэг юм шүү. Тэгэхээр тэр шулууны x тэнэлтэй огцож байгаа цэгийн координатыг болно гэж байна. За тэгэхээр одоо бүгдээр яах вэ гэсэн чинь энэ 4 3 маань тойргийн цэг мөн байна уу? Шалгая x-ийн 4-ийг тавилаа 16, 3-ыг тавилаа 9 нэмэхээр 25 байна. За тэгэхээр одоо эндээс бүгдээрээ 4 3 гэсэн цэг татсан шүүгчлэн бичиж байгаа юм байна. Одоо надад наалтан хэрэгтэй. За наалтан хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг гэхээр бүгдээрээ энэ функцийнхаа хоёр талаас нь уламжлал авчих. Уламжлал шүү. За x квадратаас уламжлахаар 2x y-гээс уламжлахаар 2-ыг өрчих нь y гэдэг. 2-ын өгшөөгөө зэрэснээсээ y-ийн цаанаа өөр x-ээс хамарсан байх учраас ямар функц авах мэдэхгүй эндээс уламжлах гэсэн. 25 нь болохоор тогтмол тамчин тэг. За 2 дугаар чи тэгэхээр x-ээр нэмэх нь y-ийг өрчих нь энд уламжлал тэнцүү тэг. За одоо энэ дээр нөө цэгээ орлуулж чинь x нь 4, y нь 3 шүү дээ. Тэгэхээр y-ийн уламжлал нь тэнцүү тэг буюу эндээс энд нөгөө цэгээ орлуулж байгаа шүү дээ. X-ийн оронд ямар цэг тавьж байгаа гэж 4-ийг тавьж байгаа. Тэгэхээр 4 цэг тавих уламжлал маань 3-ыг өрчих нь y-ээс уламжлал 4-ийг орлуулсан нэмэх 4 маань хойшоо гарч байна. Тэгэхээр уламжлал 4-ийг орлуулсан буюу маань налалт нь энэ гарч байгаа юм байна. За ямар цэг татсан бэлээ гэж 4 ба 3 гэсэн цэг татсан. За одоо шүргч чулуун бичиж y-гээс y-ийг насаад x-ээс нь x-ийг хасаад тэгэхээр манай x цэг маань 4, y цэг маань 3 налалтаа бүгдээрээ хасах 4-ний 3 болсон. Тэгэхээр одоо манай шүргч чулуу маань заалтаа задлчи хасах 3-ны 4x хасахын нэмэх 3-ны 16 нэмэх хас 3 хашаагаад нэмэх 3. За 3 орчхээр y тэнцүү хасах 4-ийг бах нь 3x нэмэх нь 3-ны нэмлээ 25 болж байна. За одоо бүгдээ энэ шулуунаа бичлээ. Шулууны x тэнэлтэй хөлөх цэг гэхээр y-ийн тэг гэсэн үг шүү. За 90 тгийг тавиад хасах 3-ны 4x дээр нэмэх нь 3-ны 25 болж байна. За тэгэхээр x-ийг наашаа гаргалаа 3-ны 25 болоод эндээс манай x тэнэлийг огтох цэг нь абсцисс нь
x нь 4.25 байна. Тэгэхээр 4.25 ба тэг гэсэн цаг байна. За бүгдээрээ санийхаагаа зурж үзье л да. За тэгэхээр эндээс манайх яг мөн байна уу гэдгийг харъя. Тэгэхээр манай эхний яг функц маань x квадратаар нэмэх нь y квадрат тэнцүү 25 гэсэн. За нэг юм тойрог байна. За энэ тойрог. За тэгсэн чинь энэ тойрог маань за бүгдээр одоо нэгэ зурж шалж үзье. Тэгэхээр манайх x квадратаар нэмэх нь y квадрат тэнцүү 25 маань ийм тойрог. За шүүгчлэнсээ бүгдээр юу гэж асан гэж y тэнцүү хасах 4-ийг хуваах нь 3 гарсан тий 3 тэгээд үржих нь x нэмэх нь 25-ыг хуваах нь 3. 25-ыг хуваах нь 3. За ингэсэн чинь манай шүрхчлэн юм байна тий. За яг энэ цэг маань манай нөгөө 3-ны 4 ба 3 гэсэн татсан шүрхчлэн юм байна. За тэгэхээр тэглэх хөтлөх цэг гэхээр бүгдээрээ энэ 625 ба 0 гэж олсон буюу манай шийдэн 4.25 ба тэг гэдэг нь зөв байна. За дараа нь тэгвэл санийч тийм 31-ийн биен дээр тогтохгүй болохоор байрлуулсан. За сурагч шалгалтанд тасралтгүй 30 цаг бэлтгэхэд хэр үр дүнтэй байх нь одоо энэ хуулиар өгсөн. Тэгвэл энэ 30 цагийн турш бэлтгэхэд хамгийн үр дүнтэй байх хугацааг болгоно. За тэгэхээр хамгийн үр дүнтэй байх гэхээр бүгдээрэндээс уламжлалаад экстрем цэг бол одоо би максимум цэг болно гэсэн юм биш үү? Тэгэхээр 0.5-ыг үржих нь энэ тогтмол тайм чи 0 болчихно. За энэ маань болохоор үржвэр. Тэгэхээр Т-ийн уламжлалыг авч Е-ийн 20-ны Т-гээр үржүүлээд нэмэх нь одоо эндээс уламжлахаар Е чинь болохоор уламжлахаар яг өөр гардаг. Үржих нь давхар функцчаас бүгдээрээ зэрэгээс нь уламжлал хасах Т-г хуваах нь 20-оос уламжлал. Үржих нь Т. За нэг хэлбэрчилчээ. Тэгэхээр 0.5-ыг үржих нь Т-гийн уламжлалыг нэмэх нь хасах Т-г хуваах нь 20. За энэ маань болохоор нэмэх нь Е-гийн хасах Т-г хуваах нь 20. За эндээс уламжлахаар хасах 20-ны нэг хүчин Т-гийн уламжлалыг үржих нь Т байна. За тэгэхээр одоо энэ бүгд яах юм гэсэн чинь ерхий үржих хаалтан сарч Е-гийн хасах Т-г хуваах нь 20-ыг хаалтан саргач. Тэгэхээр нэгээс хасах нь Т-г хуваах нь 20 болж байна. За нэг тэгтээ тэнцвүүлэхээр манай Е-гийн энэ зэрэгт бол хэзээ ч тэнцэхгүй. Тэгэхээр тэнцүү тэгт маань энэ хаалт маань тэнцүү байна. Тэгэхээр нэгээс хань Т-г хуваах нь 20 тэнцүү тэг болоод эндээс манай Т нь 20 юм байна. За энэ 20 гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь 20 уламжлалтаа тэмдэг тодорхойлъё л да. За одоо би энэ 20-оос их тоо авах тусам яг за одоо хэдэн мянгыг авъя. Тэгээ 20 тавахаар манай нэгээс багтаа шүү дээ. Тэгэхээр нь бол хасах. Тэгэхээр энэ цэцэрлэгт нь нэмэх юм байна. 20-оос багтаа авах бүрт. Тэгэхээр манай функц яасан гэсэн чинь 20 хүртэл өсөөд тэгээд цаашаа буурсан байна. Тэгэхээр 20 бол манай хамгийн үр дүнтэй байх цаг нь 20 буюу манайхаар максимум цэг нь 20 байх нэ гэсэн үг.